Өнөөдөр та бүхэнтэй хамт элч нарын суурин дээр байгуулагдсан Бурхны сүм гэсэн агуулгыг судлая. Манай Бурхны сүмийг Есүс байгуулж, элч нар маш их хөгжүүлсэн. Цаг хугацаа өнгөрч 4-р зууны үед амралтын өдөр алга болж, алгасал баяр алга болж, Бурханд мөргөл тэмдэглэх тогтолцоо аажмаар харь шашны тогтолцоогоор өөрчлөгдсөн. Гэрэл байхгүй үе байсан тул сүмийн түүхэнд шашны харанхуй үе гэж илэрхийлсэн байдаг. Маш урт хугацааны шашны харанхуй үеийг туулсны эцэст Ан сан хүн Христ 1918 онд хүүхдүүдээ аврахаар энэ дэлхийд хөл тавьсан. Тэрээр 30 нас хүрсэн 1948 онд инжирийн модны мөчир зууларч навцаа дэлгэхэд хүний хүү ойрхон байгааг, үүдэнд дээрчин байгааг мэдгтэн гэсэн зүгнэлт дагуу ариун сүнсний үед сайн мэдээний ажлыг эхлүүлсэн юм. 1948 оноос эхлэн Давидын зүгнэлийн 37 дахь жил буюу 1985 онд Давид хааны бүх зүгнэлийг бүрэн гүйцээгээд тэнгэрт отсон. Эцэг Ан сан хүн Христ тэнгэрт отохосоо 4 жилийн өмнө 7 хоног тутмын шашин гэдэг сонинд 2 дахиад ирсэн 2 дугаар Христ 37 жилийн сайн мэдээний ажлаа дуусгаад заавал махан биеэр өөхөх ёстой гэж нийтлүүлсэн байдаг. Тийхүү 4 жилийн дараа тэрээр зүгнэл ёсоор нас барсан. Бид Библийн зүгнэлийг харвал Адамыг гүн нойронд автахад хэн бүтээгдсэн байдаг билээ? Ева бүтээгдэх зүгнэл дагуу эцэг хүүхдүүддээ Тэнгэр эхийн оршихуйг зааж өгч ухааруулсан. Илиша Илияг дагсан, Йошуа Мосыг дагсан, Петр Есүсийг дагсан, би ихийг дагна химээгээд. Үүнийг өөрийн гараар бичиж тэмдэглэн хүүхдүүддээ чухал сургаалаа үлдээсэн байдаг. Үүнээс хойш Бурхны сүмийн итгэгчид Тэнгэр эхийн хөтлөл удирдлагын дор 40 орчим жилийн турш сайн мэдээний замаар идэвхтэй явж ирлээ. Хэдийгээр бид Бурхны хүүхдүүд ч гэлээ гашуудлын өдрүүд байгаа гэж Бурхан айлтсан. Заримдаа хүмүүс биднийг доромжилж, гүтгэж, түүг саад учруулдагч. Эцэст нь Бурхан бидэнд баяр баясгалан, яруу алдар, дуу хууртай өдрүүдийг гарцаагүй өгнө гэсэн Библийн зүгнэл сургаал бий. Эцэг энэ дэлхийд ирээд 1964 онд Библиэд гардаг сүмийн нэрийг яг бичснээр нь сэргээж Бурхны сүмийг байгуулсан. Тэнгэр эцэг Тэнгэр эхийн удирдлагын дор Библи зүгнсэн ёсоор энэ сайн мэдээ самар дэлхийн хязгаар хүртэл хурдтай тунхаглагдаж байна. Маркийн дээд давхрын өрөө шиг жижигхэн газарт эхэлсэн Бурхны сүм одоо эцэг эхийн эрүүл дор сайн мэдээг Солонгос төдийгүй дэлхий даяар түгээж байна. Улс орон бүрд нэр хүндтэй их сургууль, бахархдаг чухал байгууллагууд бий. Хэрэв та бүхэн тийм байгууллагын гишүүн гэвэл хүмүүс та нарыг бишрэх байх. Тэнгэрийн тэнгэр элч нар хэнийг хамгийн ихээр биширдэг гэлээ. Тэд шин гэрээ сахидаг Бурхны сүмийн хүмүүсийг хамгийн их биширдэг гэж бичсэн байдаг. Тэд дэлхийн хаадыг биширдэггүй. Тэд ертөнцийн нэр хүндтэй эрдэмтэд, алдартай доктор, профессоруудыг биширдэггүй. Тэнгэр элч нарын хамгийн их биширч бахаддаг хүмүүс бол өнөөдөр энд байгаа Сионы гэр бүлүүд юм шүү дээ.
Тиймээс та бүхэн Бурхны сүмд явдаг гэдгээрээ бахархаж, өөртөө итгэлтэй байх ёстой. Яагаад тэр үү? Бурхны сүмийг хэн байгуулсан бэ? 2000 жилийн өмнөх ариун хүүгийн үеийн нэрээр бол Есүс байгуулсан. Бүх сүмийнхний биширч хүндэлдэг Илч Петр, Илч Паул, мөн илчлэл номыг бичсэн Илч Иохан нарын явж байсан сүм аль сүм бэ? Манай сүм. Манай сүмийг Библи болон иш үзүүлэгчид гэрчилж, иш үзүүлэгчдийн суурин дээр Бурхан өөрөө байгуулсан. Бурхан өөрөө сургаал сургамжаа айлтдаг энэ сүмд явж байгаагаараа бид бахархаж сэтгэл хангалуун явах ёстой. Та бүхэн тунхаглахдаа хүмүүсээс та сүмд явдаг уу гэж асууж болно. Хэрэв тэд тийм гэвэл танай сүмийг Бурхан байгуулсан уу? Манай сүмийг Бурхан байгуулсан. Та манай сүмийг сонирхохгүй байна уу гэж хэлээрэй. Өнөөдөр энэ талаар судлая. Бидний амьдралд гашуудлын өдрүүд гарцаагүй байх болно гэж Библиэд хэлдэг. Иерусалимын гашуудлын өдрүүд дуусах тэр мөчийг хүртэл хүүхдүүд биднийг ч мөн дэлхийн нэг их сайхан хүлээж аваад байхгүй. Гэсэн ч эдгээр гашуудлын өдрүүдийг Библиэд нэгэн зүгнсэн байдаг тул бид бүхэн тэр явцыг эсэн минь даван туулахын тулд хичээх ёстой юм. Энэ үйл явц дуусахад Бурхан та нарын гашуудлын өдрүүд одоо дууслаа гэж хэлнэ. Эцэст нь Бурхан бидэнд юу өгнө гэсэн утгатай вэ? Яруу алдар, баяр баясгалант өдрүүдийг өгнө гэсэн үг, тийм үү? 1-р Коринт 1-р бүлэг дэх Бурханы сүмийн талаарх зүгнэлийг харцгаая. 1-р Коринт 1-р бүлгийн 2-р ишлэл. Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан Христ Есүс эзэн бол тэднийх болон биднийх юм. Дотор ариусгагдсан хүмүүс. Бидний эцэг Бурхан ба эзэн Есүс Христээс нэгүүлсэл амар амгалан нь та нарт байх болтугай. Коринт дахь сүм ямар нэртэй байсан бэ? Сүмийн нэр нь Бурханы сүм. Библиэд зөвхөн Бурханы сүм гэж л гэрчилсэн байдаг. Нэр маш чухал. Бурханы сүм бол Бурханы захирч удирддаг сүм. Бурхан байгуулж, Бурхан удирдаж, Бурхан чиглүүлдэг сүм учраас нэр нь Бурханы сүм. Тиймээс л Есүс 2000 жилийн өмнө сүмээ байгуулахдаа Бурханы сүм гэж нэрлэсэн. Илч Петр, Илч Паул, Илч Иохан болон анхны сүмийн бүх итгэгчдийн явж байсан сүм бол Бурханы сүм байсан. 1-р Коринт 11-р бүлгийн 20-р ишлэлийг харцгаая. 20-р ишлэлийг уншъя. Тиймээс та нарын хамтдаа цуглах нь эзний зоогийг идэхийн тулд биш юм. Учир нь идэх болоход хүн бүр өөрийн хоолыг уртаад авчихдаг бөгөөд нэг нь өлсөж байхад нөгөө нь согтуурч байна. Та нарт идэх уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан хоосон нэгнээ ичээж байна уу? Та нарт би юу хэлэх вэ? Та нарыг би магтана гэж үү? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй. Энд ч мөн ямар нэр тод томрон тэмдэглэгдсэн байна. Бурханы сүм. Анхны сүмийн үед ч зарим итгэгч Бурханы сүмийн дүрм журмыг дагаж мөрддөггүй, өөрсдийн дураар үйлддэг байсан. Тийм учраас Паул хэлж, Бурханы сүмд ийм үйлдэл хизээч байж болохгүй. Бурханы сүмийг басамжлах үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга илтгэж, үүнийг тэмдэглэж үлдээсэн байна. 15 дугаар бүлэг рүү очие. 1-р Коринт 15 дугаар бүлгийн 9-р ишлэл. Учир нь би илч нараас хамгийн өчүүхэн бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул.
Илч Паул юдизмд байхдаа Бурхны сүмийг маш их хавчиж байсан. Тэрээр Дамаск явах замдаа маш хурц гэрэлтэй тулгардаг. Гэрэл маш хурц байсан тул тэр газарт унахад өнөөх гэрэл дотроос нэгэн дуу хоолой сонсогддог. Тэр үед Илч Паулийн нэрийг Саул гэдэг байв. Саула, Саула гэж дуудах Есүсийн дууг сонссон. Тэгээд тэр "Эзэн та хэн бэ" гэхэд "Чиний хавчаад буй Назарын Есүс би байгаа юм" гэж хариулдаг. Тэгэхэд Паул ихэд гайхаж цочирдсан. Төдийг хүртэл Паул өөрийгөө Бурхны хүслийн дагуу амьдарч байна гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ Бурхны хүслийн дагуу амьдарч буй хүмүүсийг хавчих ажлыг толгойлж удирдах явсан байдаг. Иймээс л Илч Паул өнгөрсөн амьдралаа эргцүүлэн бодож буйныг 9-р ишлэлийг дахин харцгаая. Учир нь би Илч нараас хамгийн өчүүхэн бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул Илч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. Паул би юдизмд байхдаа Бурхны сүмийн итгэгчдийг маш их хавчдаг байсан. Гэтэл Илч гэх ийм эрхэм албан үүрэг, албан тушаал нь надад зохисгүй ирүүл. Би үүнийг авах зохисгүй хүн гэж хэлж байна. Энд ч мөн Паул Илч үннийг ухаараагүй үедээ Бурхны сүмийг дарамтлж, дарлаж байсан талаараа тайлбарлаж байна. 1-р Тимот 3-р бүлгийн 15-р ишлэлийг харцгаая. Гуравдугаар бүлгийн 15-р ишлэл. Хэрв би саатвал үнний баган ба сур болсон амьд юу вэ? Бурхны чуулган болох Бурхны гэр бүл дотор хэрхэн бие авч явах учиртайг чи мэдэх ёстой. Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Бид эдгээр бүх үгсийг судалж үзэхэд Есүс Христийн байгуулсан анхны сүм ямар нэртэй байсан бэ? Бурхны сүм гэсэн нэртэй байсан. Тэгвэл энэ Бурхны сүм ямар суурин дээр байгуулагдсан юм бол? Эфес 2-р бүлгийн 20-р ишлэлийг харъя. Хоёрдугаар бүлгийн 20-р ишлэл. Та нар элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгодож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон. Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Илч нар болон иш үзүүлэгчдийн итгэлийн суурин дээр, тэдний сүсэг бишрэлийн суурин дээр, тэдний сурч хүлээн авсан үнний үндсэн дээр байгуулагдсан сүм ямар нэртэй байж вэ? Бурхны сүм. Есүс ингэж тогтоосон. Ийхүү Библийн хаа сайгүй зүгнэсэн ирээдүйн баталгаатай сүмийг Христ байгуулсан. Тэгээд бүр Бурхны сүмийг хүн төрөлхтний авралын хамгийн чухал газар болгон байгуулсан. Иймээс бид бүхэн сүмээрээ багтаж, бахархах сэтгэлээ хизээч алдах ёсгүй юм. Матай 16-р бүлгийн 15-р ишлэлийг харцгаая. Матай 16-р бүлгийн 15-р ишлэл. Тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн. Симон Петр, та бол Христ, амьд Бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь, Йонагийн хүү Симоно, чи ирүүлтэйе. Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм. Одоо илүү наривчлан судалцгаая. 18 дугаар ишлэл. Би мөн чамд хэлье. Чи Петр, энэ хадан дээр би гэдэг нь хэнийг хэлж байна? Есүс. Юу босгох вэ? Чуулганаа босгох бөгөөд. Чуулганаа гэхээр хэний чуулган бэ? Есүс бол эцэг хүү, ариун сүнс, ариун 3 сентийн 1 ариун хүү Бурхан. Энэ хадан дээр би
чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга яахгүй гэж байна. Огт дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэд. Есүс өөрөө энэ сүмд байгаа эрх мэдэл, хүчийг хүлээн зөвшөөрсөн. Бид энэ бүх агуулгыг наривчлан авч үзэхэд Матай 16 дугаар бүлэгт Есүс Петрийг "Чи бол Петр, би энэ хадан дээр сүмээ барих болно" гэж өрөөж байгааг харж болно. Хэрэг бид Петр, Паул, Йохан нарын явж байсан сүм буюу иш үзүүлэгчдийн суурин дээр баригдсан сүмийг олох юм бол тэр сүмийг хэн байгуулсныг мэдэх боломжтой, тийм ээ. 2000 жилийн өмнө Есүс "Би сүмээ босгоно" гэж тайлбарлаж, махан биеэр ирсэн Бурхныг таньсан Петрт Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөн байдаг. Ямар сүм ийм нэгүүлсэл, өрөөл хүлээн авсан бэ гэдгийг бод. Бид Библиэд хайхрамжгүй хандаж болохгүй. Харин энэ хэсгийг сайтар судлах хэрэгтэй. Ийм сүмд явж байна гэвэл хичнээн сайхан бэ. Аврал баталгаатай, үннийг амлсан энэ сүм бол зөвхөн манай Бурхны сүм юм шүү гэр бүлүүдээ. Үүнийг бид мэдэж ухамсарлах ёстой. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харцгаая. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Алхслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр, Йохан нарыг илгээн явж бидний зооглох алхсал баярын зоогийг бэлтгэв. Энэ бол Петр, Йохан нар алхсал баярт бэлдсэн сүм. Хэний үгээр үү? Бурхан өөрөө энэ дэлхийд махан биеэр ирж Петр, Йохан хоёрыг илгээсэн. Өөрөөр хэлбэл элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр байгуулагдсан сүм ямар сүм бэ гэдгийг Бурхан үнээр дамжуулан нэг нэгээр нь илчилж байна. Одоо дэлхийд Тэнгисийн эргийн элс мэд олон сүм байдаг. Гисэн хэдий ч алхсал баярыг чухалчилдаг Бурханы зааж өгсөн үнний хуулийг эрхэмлэж, хууль зарлагыг нь сахидаг сүм дэлхийн сүмүүдээс аль нь вэ? Зөвхөн Бурханы сүм л Бурханы хуулийг сахидаг. Бурханы үгийг үргэлжлүүлэн судалцгаая. 14-р ишлэл. Цаг болоход тэр тухлан суулаа. Илч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд "Би зовхосоо өмнө энэхүү алхсал баярын зоогийг та нарын хамт барихсан" гэж ихэд хүссэн билээ. Алхсал баярын зоогийг барина гэдэг нь алхсал баярыг тэмдэглэн гэсэн үг биз дээ. Учир нь алхсал баярыг тэмдэглэх журамд хүний хүүгийн махыг идэж цусыг нь уух ёстой гэж бий. Есүс ч мөн алхсал баярын зоог барихыг маш их хүссэн. Илч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр байгуулагдсан сүм мөн л бол алхсал баярыг тэмдэглэхийг хүсдэг сүм байх ёстой. Гэтэл бусад сүмүүд алхсал баяр тэмдэглэдэг билүү? Алхсал баяр тэмдэглэдэг өөр ямар ч сүм байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нь тэдгээр сүмүүд илч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр байгуулагдсан Есүсийн байгуулсан сүм биш гэдгийг нотолж байна, тийм биз? Алхсал баяр бол Есүсийн тэгтлээ их хүсэн хүлээж тогтоосон үнэн шүү дээ. Энэ нь өнөө үед цорын ганц Бурханы сүм, дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс олж болох үнэн тийм байхаа. 19-р ишлэл рүү очие. 19-р ишлэл. Тэр талх авч талархал ургууд Хуваан тэдэнд өгөхдөө "Энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд" гэж айлдав. Есүс намайг дурсаж алхсал баярыг яа гэлээ. Энэ бол Есүсийн тогтоосон зарлиг, хууль, тушаал юм. Есүсийн байгуулсан илч нарын явж байсан тэдгээр илч нарын суурин дээр байгуулагдсан сүмд ямар үнэн байх ёстой вэ?
Тэр сүмд алгасал баярын үнэн байх ёстой. Гэтэл өнөө үед Бурханд итгэдэг гэж хэлдэг Тэнгисийн эргийн элс мэт олон сүм байдаг ч тэд алгасал баяр тэмдэглэдэггүй. Есүс энэ дэлхийд ямар шалтгаанаар ирсэн гэж хэлсэн бэ? Биднийг аврахаар ирсэн гэж айлтсан. Хэрэв алгасал баяр нь бидний авралтай ямар ч холбоогүй байсан бол Есүс алгасал баяр сахийг тэгтлээ хүсэх шаардлага байх байсан уу? 20 дугаар ишлэлээс харцгаая. Тийм эцгээсний дараа тэр мөн аяг авч алгасал баярын дарс хийсэн аяг авч энэ аяг нь та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох юу гэсэн бэ? Шин гэрээ юм. Энэ үнэн дээр үндэслэн байгуулагдсан сүм ямар нэртэй байна гэлээ? Бурхны сүм гэсэн нэртэй байх ёстой гэж гардаг. Бид ийм сүмд явдаг гэдгээ дэлхийн бүх хүнд хурдан тунхаглаж, хүн төрлөختнийг аврал руу хөдөлж газарчлах учиртай юм. Алгасал баярын үеэр Есүс энэ аяг бол гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний миний цус гэж хэлсэн. Энэ талаар Матай 26 дугаар бүлэгт бичигдсэн байдгийг санаж байгаа биз дээ. Энэ эслийн утга учир, ач холбогдлыг мэдэж авъя. Ефес 2 дугаар бүлэг. Ефес 2 дугаар бүлгийн 11-р ишлэл. Иймд санагтун. Та нар урд махбодороо харих байхдаа махбоддоо гараар хоцлуулсан гэж нэрлэгдэхсээр хоцлуулаагүйчүүд гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ үгүй. Бас Израилийн иргэншилт гадных амлалтын гэрээнүүдэд харих ертөнцид ямар ч найдваргүй, мөн бурхангүй байлаа. Харин нэгэнтээ ас хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор юугаар ойр болов гэсэн бэ? Христийн цусаар ойр болов. Христийн цустай холбоотой үнний гэрээ үнэхэрийн чухал юм. Өмнө нь бид гадны хүн, аянчин, харь хүмүүс байсан бол одоо Христийн цусаар ойр болсон гэсэн байна. 19-р ишлэл рүү очие. Тийм бол та нар цаашид ямар хүн бус гэж байна? Гадныхан болон ирмэл хүн бус, зочинч биш. Харин ариун хүмүүсийн адил, нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнх юм. Гэр бүл гэхээр ам бүл биздээ. Бид Христийн цусаар Бурханд ойр болсон. Одооноос биднийг Библиэд Бурхны юу гэж байна? Бурхны гэр бүл гэж бичсэн байна. Тэгвэл алгасал баярын талх дарс биднийг хэрхэн Бурхны гэр бүл болгосон бэ? Гэр бүлүүдээ хүүхэд нь эцэг эхээсээ юу өвлөн авдаг вэ? Эцэг эхээсээ мах цусыг нь өвлөн авдаг. Энэхүү бие махбодын зүй тогтлоор Бурхан биднийг ухааруулдаг. Алгасал баярын талхыг өөрийн бие, алгасал баярын дарсыг өөрийн цус гэж айлтсан. Тиймээс Бурханы ариун мах цусыг хүлээн авснаар Бурхантай харилцах бидний харилцаа, эцэг их, үр хүүхдийн харилцаа холбоотой болох юм. Хэдийгээр Бурхан намайг дурсаж үүнийг үйлд гэж хэлсэн ч өнөөдөр алгасал баяр тэмдэглэдэг сүм байдаг уу? Энэ их хачирхалтай. Тиймээс л Бурхан ингэж айлтсан байдаг. Тэд харавч сухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй. Бид Библийн сургаалын дагуу үнэхээр өрөөгдсөн улс. Бид Тэнгэрийн ийм өрөөл хүртэж байгаа учраас хинтээ ч итгэлтэй, зоригтой ярьж чадна. Та ямар сүмд явдаг вэ? Би Есүсийн байгуулсан сүмд явдаг. Ийм байдлаар бид сүмээрээ болон үннээрээ бахархаж итгэлтэй явах ёстой. Энэ л итгэл биш үү?
Хэрв бид Библийн зөвнөсөн үгсэд итгэх, итгэлтэй болж чадахгүй, зам хавьяар унсан үр шиг, чулуурхаг хүрсэнд унсан үр шиг байвал, эцэстээ наранд хатаж өөхөх мунхаг үйлдэл хийхэд хүрэх юм. Тийм учраас Есүс үүнийг илчлэл 3 дугаар бүлэгт онцолсон байдаг. Өөрт байгаа энэ үннийг хэн ч алдахгүй тулд эцсээ хүртэл батсах. Ийм агуу үнэнд Есав шиг хайнг хандаж, амархан хаях мунхаглалыг хизээч үйлдэх ёсгүй гэж Библи бидэнд сургадаг биш үү? Бурхан энэ дэлхийг аврах агуу зорилгын үүднээс энэ дэлхий дээр сүмээ байгуулсан. Ийм учраас тэнгэрт одохдоо шав нартаа захисан захиас би дахин ирнэ. Намайг ирэх хүртэл та нар юу хийж бай гэсэн бэ? Энэ сайн мэдээг самар дэлхийн хязгаар хүртэл тунхаглаарай. Бид тэнгэрт үйлдсэн бүх нүглээ уучлуулах цорын ганц арга зам бол сайн мэдээг хүлээн авч түүнд итгэх явдал гэсэн үг. Есүсийн захисан үгсийг Матай 28 дугаар бүлгээс баттган харцгаая. Матай 28 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг харцгаая. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулахтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Бурханы байгуулсан илч нарын суурин дээр босгогдсон Бурханы сүмийн гүйцэтгэх ёстой үүрэг бол аврал гэж юу болохыг, Тэнгэрийн хаанчлал гэж юу болохыг, там гэж байдаг эсхийг ч мэдэхгүй амьдарч байгаа өрөвдөлтэй хүмүүст энэ бүх үннийг зөв зааж өгч, тэднийг энэ дэлхийд зөв шударга, үнэн ч ариун журамтай амьдрахад нь чиглүүлэх явдал юм. Тэнгэрт үйлдсэн бүх гим нүглээ уучлуулж, гимшхийн төлөө дэлхий дээрх амьдрал хүн төрөлхтөнд өгөгдсөн гэдгийг зааж, өдөр бүр Бурханд талархаж, яруу алдар, магтаалыг өргөж амьдр гэж Есүс тушаасан. Тиймээс бид эдгээрийг мэдэхгүй байгаа дэлхийн бүх хүнд зааж өгөх хэрэгтэй. Зарим нь хүмүүст зааж өгсөн ч тэд итгэхгүй байна лээ. Намайг сонин гэж хараад байна лээ гэдэг. Бусад хүн биднийг хачин гэж харсан ч бай, хүлээн авсан ч бай. Бид бол Бурханы ажлыг хийж байгаа. Бурханы яруу алдрын түүх бүрэн гүйцэлдэх өдөр Бурхан хүн бүрийг үйлсийнхэн дагуу шагнана гэж бичээгүй гэж үү? Матай 24-р бүлгийн 14-р ишлэлд хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар яан гэж байдаг вэ? Бүх хүнд тунхаглагдана гэж би. Хэний амаар байх нь хамаагүй, бүгдэд нь тунхаглагдана хэмээсэн. Манай сайн мэдээ хизээч бүтлгүйтэхгүй. Тиймээс энэ сайн мэдээгээр ертөнцийг аварч, ертөнцийг зөв удирдацгаая. Бурханы байгуулсан сүмд үргэлж илхэн Бурхандаа талархал, яруу алдар өргөдөг байхыг Сионы бүх гэр бүлүүдээсээ хүсэх байна. Бид л хөдлөхгүй бол дэлхий аврагдах боломжгүй. Бурхан дэлхийг аврах цорын ганц сүмийг тодорхойлсон. Ямар сүм бэ? Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг. Ийм учраас Бурхан 1964 онд Бурханы сүмийг байгуулсан. Маркийн дэд давхрын өрөө шиг жижигхэн газарт мөргөл тэмдэглэж байхдаач хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий дахин тунхаглагдана гэж байнга онцолсоор ирсэн. Өдөр бүр сүр хүчтэйгээр заадаг байсан эцгийнхээ эдгээр сургаалыг бид дахин нэг тунгаан бодцгоё. Сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулж, бүхнээ дайчлан хамтдаа урагшилцгаая. Мөн Бурханы яруу алдрыг их гаргацгаая. Бурханы тушаасан алгасал баяр, амралтын өдөр болон шин гэрээний бүх зарлагийг ном ёс орн хэрэгжүүлдэг сүм, Бурханы сүмээс өөр байхгүй.
Бүх зүйл нь Библиэд төгс нийцдэг цорын ганц сүм. Тэгвэл хүмүүс яагаад гүтгэж эсэргүүцдэг вэ? Есүсийг анх ирэх үед ч Бурхны сүмийг гүтгэдэг байсан. Бурхны сүмийнхэн муу үйл хийсэндээ биш. Бусад нь алгасал баярыг хураг нядалж тэмдэглэдэг байсан бол Есүс алгасал баярын талх дарсаар шин гэрээг тунхагласан. Амралтын өдрөөр тэд юу ч хийдэггүй. Гэтэл Есүсийн шавнаар тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идээд Есүс өөрөө амралтын өдөр өвчтэй хүмүүсийг эдгэх ажиллаач гүйцэтгэж байж. Тийм учраас Есүс ингэж хэлсэн байдаг. Та нарын үхэр юм уу хонь чинь гол дунвал амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү? Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ. Тэр бидэнд хамгийн шилдэг сургаал өгдөг. Тэд хэдий амтайж хэлэх үггүй болсон. Ийм байдлаар тэр анхны сүмийг удирдах байсан. 4-р зууны үед Библийн зүгнэлт дагуу Сатан цаг үе ба хуулийг өөрчилсөн. Иймээс хоёр дахиа хүн төрөлхтнийг аврахын тулд дорн зүг дэлхийн хязгаарын солонгос улсад Тэнгэр эцэг Тэнгэр их ирээд үннийг сэргээж шин гэрээний хуулиудын дагуу энэ сүмийг удирдах ирсэн. Түүний заасан алгасал баяр нь хуучин гэрээний хууль биш. Есүс хуучин гэрээнд байсан уу? Шин гэрээний үед Есүс алгасал баяр тэмдэглэхийг ихэд яасан гэж байдаг вэ? Ихэд хүссэн. Амаараа бол Есүсийг эзэн гэдэгч түүний үйлдсэн уул мөрийг дагдаггүй хүмүүсийн талаар Есүс юу гэж хэлсэн бэ? Та нар намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь надаас ямар байдаг гэлээ? Алс хол байдаг гэсэн. Тийм учраас тэр яс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлсэн. Гисэн хэдий ч манай Сионы бүх хүүхдүүдэд эцэг их маань юу гэж хэлэх бол? Хайрт хүүхдүүд минь, та нар ертөнцийн доромжлол, доог тохуу, хавчлага дундч миний үгсийг дахахын тулд, миний тушаалуудыг дахахын тулд хэрхэн хүчин зүтгэл гаргасныг чинь би Тэнгэрээс бүгдийг харсан гин. Тиймээс та нарыг үйлдсэний чинь дагуу ерөөнө гэж айлтна. Энэ тухай бодохоор зүрх чинь хүчтэй цохлохгүй байна уу? Дахиад жаахан шаргуу ажиллаж, дахиад жаахан хичээл зүтгэл гаргаад эцгийг угтан авах Сионы гэр бүлүүд болоорой. Энэ сайн мэдээг самаар дэлхийн хязгаар хүртэл түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэл гаргахыг чин сэтгэлээсээ хүсэх байна. Үүгээр өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.